Одоо та бидний анхаарах ёстой дараагийн сэдэв бол амьдралын чанар. Удирж байгаа 2022 онд монголчууд бидний аж амьдрал, амьдралын чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийг буйхайтай нэвтрүүлгийн энэ хэсэгт танд хүргэх болно. Эхлээд зарим тоо мэдээллийг хүргэе. 2022 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 428,700 орчим монгол иргэн гадны улсад зорчжээ. Энэ дундаас амьдралын чанараа сайжруулахаар буюу сурч боловсрохоор, ажиллаж амьдрахаар 201,600 орчим иргэн Монголоос явжээ. Дэлхийд даяар тархсан олон мянган монголчууд зөвхөн сайхан амьдралыг хүсэж хүний нутгийг зорьсон. Харин үлдсэн бидний амьдрал сайжирсан болов уу? Амьдралын чанарын үзүүлэлт буюу амьдралын чанарын индексээр бид хаана явж байгааг харахад нийт авах ёстой 240 онооноос бид 54 хүрэхгүй оноог авч дэлхийн улс орнуудын сүүлийг мушгиж байна. Ганцхан жишээ дуртахад ийм байна. Тэгвэл бидний амьдралын чанарт нөлөөлдөг хүний хамгийн анхдагч хэрэгцээ хоол хүнс, амьдрах сууц, боловсролын түвшин 2022 онд хэрхэн өөрчлөгдсөн тухай танд хүргэхээр яг одоо студид Амар Жаргал, Гэрэл Заяа, Үлзий Нарнаар ажиллаж байна. Эхлээд Амар Жаргал. Иргэдийн халаасан дахь мөнгөний үн цэнийг унгаж байгаа зүйл бол үнийн өсөлт. 2022 оны 100 инфляцийн түвшин 16% хүрч сүүлийн 10 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрсэн. 2016 онд инфляцийн түвшин 1.3% байсан бол өнөөдөр үнээс 10 дахин өндөр болоод байна. Дэлхийн улс орнуудаар 13 мянган хориг тавиулсан Оросын холбооны улсаас ч өндөр инфляцтай манай улсад төгрөг хэрхэн үнгүйцсэнийг харцгаая. 20 мянган төгрөгөөр 10 жилийн өмнө 30 талах авдаг байсан. Харин одоо 9 талах авч хүрнэ. 2012 онд доллар 1392 төгрөг байсан. Тэр үед 20 мянгаар 14 доллар авдаг байсан бол одоо 6 доллар авч хөрөхгүй. Төгрөг цаас болж байгаа энэ үед Монголын жирийн нэгэн айл өрх хоол хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулж байгааг тооцоод үзье. Буянбатынхаа 2 хүүхэдтэй эхнэр гэрлэн хүүхдүүдэд хардаг. Буянбат дийлэнх монголчуудын адилаар 1 сая 200 мянган төгрөгийн цалинтай. Гар дээрээ сая орчим төгрөг авдаг гэсэн. Жилийн өмнө Буянбатынх 500 мянган төгрөгөөр хөрөгчөө дүрхчдэг байсан бол одоо үнийн өсөлтийн нөлөөгөөр хэрэглээгээ таньжээ. Гадуур хооллохоо болж нарийн ногоо, жимс зэргийг хэрэглээнээсээ хассан. Ингээд хоньны мах, гурил будаа, цөөн төрлийн хүнсний ногоо, сүү тараг гэх мэт энгийн хэрэглээндээ 426 мянган төгрөг зарцуулж байна. Энэ бол ядуурл руу алхам малхмаар ойртож байгаагийн илрэл юм. Сүүлийн 1 жилийн хугацаанд бензин шатхууны үн 21%-аар өссөн бол гурилын үн 46%-аар өссөн. Харин ургамлын тосны үн 58%-аар өссөн. Энэ мэтчлэн маш олон төрлийн бараа үйлчилгээний үн өссөн. Харин дундаж цалингийн хэмжээ сүүлийн 1 жилийн хугацаанд 18%-аар өссөн гэж үндэсний статистикийн хорооноос мэдгдсэн. Иргэдийн цалин орлого хаанаач хүрэлцэхгүй байгаа. Энэ үед Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж ямар хэмжээнд байна вэ гэдэг асуулт эндээс урган гарна. Хөдөлмөр эрхлэгчдийн 24.6% нь буюу 185 мянган хүн 700 мянга хүртэлх төгрөгийн цалинтай байна. Ерөнхийдөө нь харвал хөдөлмөр эрхлэгчдийн 66% нь 1.5 сая төгрөгөөс бага цалинтай байгаа юм. Сард 800 мянган төгрөгийн цалинтай хүн байлаа гэхэд гар дээрээ 600 мянга орчим төгрөг авна. Гар дээр ирэх цалингийн хэмжээгээр нь тооцвол тэр хүн өдөрт 27 мянга, цагт 3 мянга 400 орчим төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл цагийн хөдөлмөрийн хөлсөөрөө 1 литр сүү авч хүрэхгүй гэсэн үг. Манай улс шиг хөдөлмөрийг ийм багаар үнэлдэг улс тун ховор нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээг авч үзвэл монголчуудын хамгийн ихээр зорддог Австральд 12 доллар, Америк нэгдсэн улсад 7 доллар, бүгд найрамдах Солонгос улсад 6.8 доллар байна. Харин Монгол улсынх 1 долларч хүрэхгүй. Тэгэхээр ийм л учраас монголчууд харийг зорддог. Монгол улс ядууралтай тэмцээр байгаа боловч ядуурлын түвшин сүүлийн жилүүдэд бараг өөрчлөгдөөгүй. Сарын орлогын 40%-ийг магадгүй бүгдийг нь хоол хүнсэндээ зарцуулж байгаа айл өрхүүд хэдхэн хоногийн дараачаас ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Харин зарим нь байртай болох мөрөөдлөө тээсээр яваа. Тэгвэл Монголд байртай болох хэр амархан эсвэл хэцүү вэ? Энэ талаар Гэрэл Заяа хүргэнэ.
Дэлхийн улс орнуудын иргэдийн амьдралын чанарт үнэмлэхүй нөлөөлж байдаг нэг гол хүчин зүйл нь амьдрах орон байр сууц юм а. Манай улсын үйл хөдлөх хөрөнгийн салбар за орон сууц нь одоо чанар хүртээмж 2022 онд ямар байсан бэ гэдгийг тодорхой тоон судалгаа мэдээлэлээр үндэслэн таймлаг хүргье. За 2022 оныг дуусталх хугацаанд Apple-ийн зээлийг бол эргэн төрөлтөйг хойшлуулсаар байсан. Энийн их усрын дутагдлыг бий болгож өнгөрсөн 5 дугаар сард бол нэлээд зогсон байдлыг бол бий болгосон юм а. За 2021 онд ипотекийн зээлийн сарын эргэн төлөлт нь бол 4.6 тэрбум байсан бол 2022 онд за 2.8 тэрбум болж буурсан байгаа юм. За мөн өнгөрөх 10 дугаар сард одоо хэд хэдэн чухал шийдвэрүүд гарсан нь за хөдөө орон нутаг 100 сая, хотод 150 сая төгрөг болгож зээлийн дээд хэмжээг тогтоож өгсөн. За мөн Монгол банкны бодлогын хүүгийн нэгжийн зөрүүнтэй одоо алдагдaltaй ажиллаж байсан арилжааны банкуудын одоо хувийг бол 80-20 болгож өгсөн. За өөрөөр хэлбэл Монгол банк одоо 80%, за арилжааны банкуд 20%-ийг их усрээсээ олох харуулсан юм а. За зээлийн дээд хэмжээг тогтоож өгснөөр эрэлт ихсэх, за нөгөөтэйгүр зээлийн тоо хэмжээ багасах, за санхүүжилтийн хугацаа богиносгол давуу талтай юм а. Зээлийн олголт зогсон хил галын нөхцөл байдал хിവэр үргэлжилж байгаа энэ үед орон сууцны үн мэдээж тодорхой хэмжээгээр өсөлт бууралтыг бол үзүүлсэн. Ингээд бид графикт 2022 оны орон сууцны үнийн өсөлтийг бол харуулж байгаа. Ингээд дундаж болон бизнес өндөр зэрэглэлийн орон сууцнуудыг бид 2022 оны 1, 2, 3 дахь үйлрэлтэй одоо харьцуулсан одоо график та бүхэн харж байна. За эндээс дундаж зэрэглэлийн орон сууцыг бол бүгдээр авч үзвэл нэгдүгээр үйлрэлд бол 3 сая 292 мянган төгрөг, за 2 дахь үйлрэлд 3 сая 659 мянган төгрөг, за 3 дахь үйлрэлд бол 3 сая 861 мянган төгрөг болж 1 м квадратын үн тус бүр бол нэлийн 70-аас нэмэгдсэн байна. Энэ нь 2021 оны 3 дахь үйлрэлтэй харьцуулахад 1293%-аар өссөн байнамаа. За үргэлжлүүлээд төрөөсийн үнийг бол бид та бүхэнд графикаар харуулж байна. За энд бид 1, 2, 3 өрөө байрнуудыг бол харьцуулсан одоо улирлаар бол үзүүлж байна. За ингээд харахад 2 болон түүнээс дээш өрөө бүхий орон сууц бол нэлээд талаацтайгаар бол нэмэгдсэн харагдаж байна. Нийлбэр дүнгээр 2021 оны 3 дахь улиртай харьцуулахад нийтдээ 24%-аар өссөн үзүүлэлт байнамаа. За ингээд 2022 онд үйл хөдлөлийн салбарын мэргэжилтнүүд энэ оныг хэрхэн дүгнсэнийг үзүүлье. За 2022 онд үйл хөдлөлийн салбарт бас үнийн өсөлт явлаа. Мөн түрээсийн зах зээлч дээр орон сууцны борлуулалтын зах зээл дээр ч тэр үн тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ өмнөх онод шиг ипотекийн зээл асуудалгүй байх үеих шиг тийм огцом өсөлт биш ч гэсэндээ ерөнхийдөө бол өссөн. Гэхдээ энэ өсөлтөнд нөлөөлж байгаа тодорхой хүчин зүйлүүдэд юу арах вэ гэхээр за нэгдүгээрт барилгын материалын үнийн өсөлт явсан байна. Арматур болон цементийн үн бараг 70% өссөн юм үзүүлэлтүүдтэй байна. За дээрэс нь хойд түвшийн дантай холбоотойгоор маш олон дөрвөсдгийг байршуулах юм түрээсийн зах зээлийн хомсдол үүснээс болоод түрээсийн зах зээл дээр бас нэлээд өсөлт үзүүлж байна гэж харж байна. За дээрэс нь энэ хямралын үеэр хүмүүс хувьцааны зах зээл нэлээд уналттай явж байгаа учраас аль болохоор үн цэнэ барьдаг зүйл рүү мөнгө байршуулахыг хүсэж байна. За дэлхийн гэлтгүй ер нь Монголын хөрөнгө оруулагч нар бол аль болохоор бараг талаас илүү хувь нь ер нь бол үйл хөдлөх рүү мөнгө байршуулахыг нэлээд аюулгүй хөрөнгө оруулалт байна гэж үзэж байгаа яг ийм үе таарж байна. Орон сууцны хөнгөлөлттэй зээлээр байртай болохыг хүссэн иргэд. За нөгөө талаар өөрийн эзэмшлийн газрыг дахин төлөвлөлтөнд хамруулж байртай болохыг хүссэн иргэд цөөнгүй бий. За 2022 онд гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд нийтдээ 4500-аас 6000 айлыг орон сууцжуулахаар төлөвлөсөн байсан хэдий ч энэ онд ердөө 1654 айлыг л орон сууцжуулах буюу энэ шинэ байр болон ашиглалтанд ороод байгаа юм байна. За үр дүн нэгтгэл ердөө 30% биелэлттэй явж байгаа юм. Америкийн нэгдсэн улс зэрэг хөгжингүй улс орнуудын хувьд моргежийн зээл төлөлтөнд орлогынхоо 25-аас 27%-ыг зориулж байгаа. Монгол улсын хувьд бид цалингийн орлогынхоо 45%-ыг бол ипотекийн зээлтэй зориулдаг. За бодит байдал дээр үнээс жилийн хувийг бид ипотекийн зээлтэй зориулж байгаа. За өнгөрсөн 2022 оны турш бол ипотекийн зээл төлөлтийг хойшлуулсаар ирсэн. Тэгвэл 2023 онд бид зээлээ одоо төлж эхлэн ингэснээр биднийг илүү хүнд нөхцөлөөр хүлээж байгаа. За үргэлжлүүлэн боловсролын салбар 2022 онд ямар байсан бэ гэдгийг үлзий наран. 2022 онд боловсролын салбарт ямар чухал өөрчлөлтүүдийг орсныг одоо дурдъя. Энэ жил ямар суглаагүйгээр, ямар ч азан дайдалгүйгээр захим хэлбэрээр цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж чадсан нь боловсролын салбарт гарсан нэгэн өөрчлөлт байлаа. 2021 онд 106 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бол 2022 онд 126,312 хүүхэд цэцэрлэгт хамрагдсан гэсэн тоо мэдээлэл байна. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүртээмж муугаас 34,200 наснууд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Гэртээ үндсэн бол
Энэ онд эдгээр хүүхдүүдээс 25 мянган цэцэрлэгт хамрагдаж 9 мянган хүүхэд дахин гэртээ үлдсэн жил байлаа. Ийхүү боловсролын хүртээмж нэмэгдэхийн хэрээр иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт орж ажил хийж байгаа ээжүүдийн тооч нэмэгдсэн байна. Энэ онд хөдөлмөр эрхэлж байгаа ээжүүдийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Харин дараагийн бас нэгэн чухал өөрчлөлт бол 2022 онд эсэлтийн ерөнхий шалгалтыг анх удаа 2 удаа авсан жил байлаа. Энэ хүрээнд өнгөрсөн 6 дугаар сард 36 мянган сурагч эсэлтийн ерөнхий шалгалтыг өгсөн бол 12 дугаар сард 7334 сурагч дахин шалгалт өгсөн гэсэн тоо мэдээлэл байгаамаа. Өнгөрсөн 2020-21 онуудад цар тахлын нөлөөгөөр боловсролын чанар муудаж, сурагчид хүссэн сургуультай хүссэн мэргэжлээ эзэмшигдэх нь нөлөөсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд алдагдсан цаг боломжоо нөхөх боломж инхүү нээгдсэн жил байлаа. Хөдөлмөрийн зах зээл дээр гарч байгаа ажиллах хүчний боловсрал ур чадвар ажлын байран дээр гологдож байгааг ажил олгогч нар хэлдэг. Тиймээс 2022 онд дээд боловсролын чанарыг нэмэгдүүлэхийн тулд ихтэй сургуулиудын тоог цөөлсөн. Энэ хүрээнд өнгөрсөн 2021 онд 88 ихтэй сургууль үйл ажиллагаа явуулж яснаас 67 болгож бууруулсан. Үүнээс 13 ихтэй сургуулиудын үйл ажиллагааг хааж 8 ихтэй сургуулиудыг бусад ихтэй сургуулиудаа нэгтгэсэн жил байлаа. Дэлхийн улс орнууд боловсролын салбарт хийх хөрөнгө оруулалтаа улам өсгсөөр байна. Эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлдэг улс орнуудын хувьд дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 6% боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг байна. Ингэхдээ хувьсгал зардал буюу бүтээн байгуулалт, цалин урамшуулалт, засвар үйлчилгээнээс илүүтэй нэг хүнд ноогдох боловсролын зардалтаа ихээхэн анхаарч энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийдэг байна. Энэ ч үднээс эдгээр улс орнуудын хувьд өнөөдрийн байдлаар нэг хүнд ноогдох боловсролын зардалтаа 2900-аас 22 мянган $. Зарцуулдаг гэсэн судалгаа гарсан байна. Харин Монгол улсын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.6%-ийг боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг гэсэн тоо мэдээлэл байгаамаа. Энэ нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт, гэхдээ тухайн зардлынхаа дийлэн хувийг хувьсгал зардал буюу бүтээн байгуулалт, цалин урамшуулалт, засвар үйлчилгээндээ зарцуулдаг байна. Харин эсрэгээр нэг хүнд доогдох боловсролын зардал нь хувьсгал зардлаасаа бага байгаамаа. 2022 оны байдлаар манай улсын нэг хүнд доогдох боловсролын зардал 490 мянган төгрөг буюу $180. Үүнийг бусад улсуудтай харьцуулахад 16 дахин бага мөнгийг Монгол улс нэг хүнд доогдох боловсролын зардалтаа зарцуулж байгаа гэсэн тоо мэдээлэл байгаамаа. Улс орны хөгжлийг тухайн орны боловсролын чанараар нь тодорхойлдог. Тэгвэл 2022 оны дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол улс нээлт үзүүлэлтээрээ 63 орноос 61-т бичигдсэн бол боловсролын чанарын үзүүлэлтээрээ 63-аас 63-т орсон байна. Энэ тоо мэдээлэлээс харахад Монгол улсын боловсролын түвшин ямар байгааг харуулж байгаа юм. Ийхүү боловсролын салбарыг бүхэлд нь авч үзвэл бүтээн байгуулалт олноор хийгдсэн боловсролын хүртээмж нэмэгдсэн ч нөгөө талдаа боловсролын чанарт төдийлөн өөрчлөлт ажиглагдсангүй. Гэхдээ цар тахлын дараах сурагчдын сурвалжлагын хоцрогдлыг арилгахаар нэгдүгээр улирлын амралтыг хойшлуулсан ч чанарт хэрхэн өөрчлөлт орсныг одоогоор мэдэх боломжгүй маа. Амьдралын чанарын индекст ямар өөрчлөлт гарсан тухай тоймлоход ийм байна. Улс орны хөгжлийн гол түлхүүр болсон боловсрлоор дуусгадаг нь бас учиртай. Яагаад гэхээр дараагийн хэсэг маань шинжлэх ухаан, инновац хэсэг.